Сайн мэцгаана. Өнөөдөр би та бүхэндээ Таиландын хамгийн алдартай эндхийн бүр хаанаас нь ч илүү алдартай жүжигчин Яя Урасаягийн тухай ярина. Тэгээд Яя Урасаян жүжигчин бас дээр мэдэл Яя Урасаяг ярихаас өмнө нэг зүйл хэлэхэд Яягийн хамгийн том шүтэн бишрэгчдийн нэг нь болохоор Blackpink хамтлагийн дуучин Lisa. Тэгээд Lisa ч өөрөө нөгөө Таиланд ичдэг шүү дээ. Гэхдээ Яя бол миний хамгийн дуртай жүжигчин гэж хэлжсэн. Яя. Tama ko yung hika mamaya ha. Үүний дараа Яя бас Лизагийн талаар эерэг сэтгэлийг өөрийнхөө Instagram story-д бас оруулсан байдаг. Одоо Таиландын хамгийн алдартай жүжигчдийн нэг зөвхөн Instagram хуудсан дээрээ бараг 13 сая дагагчтай. 13 сая гэдэг чинь одоо юу гэсэн үг юм бэ? Тэгээ манай Монголын хүн амнаас бараг 4-5 дахин их тий. Тэгээд энд бол одоо түүнийг танихгүй мэдхгүй хүн гэж бол байдаггүй. Тэг зөвхөн Таиланд гэлтгүй одоо Америкийн нэгдсэн улсад бас одоо Netflix-ийн цувралуудад тоглож байсан тийм алдартай жүжигчин байгаа. Яя Урасая 2010 оноос эхлээд нийт 100 awards нэр дэвшсэн. Тэрнийхээ 70-ыг нь авч чадсан. Ийм том өндөр амжилт үзүүлж чадсан жүжигчин. ยอดเยี่ยมประจำปีนี้ของเรา ขอบคุณมากๆนะคะสุพันธ์ค่ะพี่เก่งนะที่ขาดไม่ได้เลยค่ะ Тэгээд сонирхуулахад Яя Урасая нь Таиландаас анх удаа Америкийн нэгдсэн улсын Vogue сэтгүүлд гарсан анхны эмэгтэй жүжигчин юм билээ. Яя Урасая нь болохоор 1993 оны 3 сарын 18-ны өдөр Таиландын Паттайя хотод төрсөн. Тэгээд Таиландын Паттайя хотоос түрэн гарсан одоо олонний танил хүмүүс бас Таиландд их байдаг. Тэдгээрийн нэг нь болохоор түрүү жилийн буюу 2025 оны дэлхийн мисс Apollo Suchata. Тэгээд энэ бичлэгний дараа би бас Apollo Suchata-гийн талаар ярьж өгөн subscribe дараад тэгээд бичлэгээ үзээрэй. За намайг Бэлэн гэдэг. Би болохоор Таиланд улсад амьдардаг. Тэгээд өнөөдөр та бүхэндээ Яягийн талаар ярьж өгч байгаадаа маш их баяртай байна. За Яя Урасая нь болохоор Норвеги аавтай. Тэгээд Норвеги аавтай Таиланд ээжтэй. Норвеги аав нь Урасая гэж дуудаж одоо чадахгүйсэн учраас Урасая гэдгийн төгсгөлийнх нь яг аваад Яя гэд дууддаг. Тэгээд Яя гэж түүнийг багаас нь дууддаг байсан учраас Яя гэдгээр нь одоо хүмүүс сайн мэддэг. Энэ нь түүний никнейм болоод ичсэн. За тийм мэдээч хэрэг Норвеги болон Таиландын одоо тийм олон соёлт гэр бүл төссөн болоод ч тэрөө Норвеги, Таиланд, Англи, дээрээс нь Испани, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг. 10 жилээ болохоор энтхийн одоо нэлээд үнэтэй сургууль Бангкокод төгссөн. Тэгээд үргэлжлүүлээ тэндээ одоо урлагийн сургуульд суралцаж төгссөн. Гэхдээ 13-4 настайд нь агент хүүд түүнийг маш их сонирхоод тийм жижигхэн одоо зар сурталчилгаанд тоглуулж эхэлсэн. Дээрээс нь бас модель хийдэг гэсэн. Тэгээд яг тийм өсвөр насны жоохон охин байхдаа модель хийжсэн нь бол өөрөө би тухайн үед юу ч мэдгүй байсан. Гэхдээ надад зүгээр л энийг одоо модель хийх, загвар өмсөх, одоо загвар өмсөж үзүүлэх нь надад бол маш их таалагддаг гэсэн. Би үүндээ маш их дуртай гэж хэлсэн. Яя Урасаяг сонгох болсон шалтгаан гэх юм бол одоо энд ингээд дэлгүүр орсон ч гэсэн тий одоо хүнсний дэлгүүр орсон ч гэсэн, эмийн сан орсон ч гэсэн, одоо хувцсны дэлгүүр Uniqlo ч юм орсон ч гэсэн Яя Урасаягийн зурагтай бүтээгдэхүүнүүд түүний одоо тоглосон реклам сурталчилгаанууд бол ер нь хаасайгүй байдаг. Тэгээ Таиландд ирээд угаасаа ингээд энэ ч одоо юм хүн бэ гэж бодохоор тийм их сүртэй, тийм их хаасайгүй түгээмэл одоо нэр алдрам түгэн дэлгэрсэн юм мундаг эмэгтэй байгаа. Уг нь бол Яя Урасая одоо дөнгөж 33 настай. Гэхдээ өөрийнхөө хэлснээр болохоор түрүү жилиг буюу 32 насыг хүртэл ерөөсөн сэтгэл зүйн хувьд том болж чадаагүй байсан. Яа тэгэхээр том хүн одоо яа тэгэхээр Яя Урасая ч нөө айлын баг юм байлээ л дээ. Тэгээ айлын баг болохоор ч тэрөө юм зан характер нь ч гэсэн ер нь тийм хүүхдэрхүү, найланхаа эмэгтэйлэг тийм гоё тийм одоо дүр төрхтэй, тийм зан характертай. Тэгээд тийм гоё эмэгтэйлэг дүр төрхийг нь харуулсан бас нэг энэ Таиландын кинонд тоглоод тэгээд тэр нь бас маш их алдартай болж олон үзэгчдийг бас байлдан дагуулж байсан. Тэгээ Яя Урасая Таиландын энэ олон хүн ам дундаас яагаад юм алдартай байгаа вэ гэхээр Яя Урасая бол жүжиглэхдээ ингэж одоо би бол жүжиглдэггүй, би бол тухайн дүрээр амьдардаг, зохиолоо уншчаад тэгээд тэр хүний дүрээр амьдрах одоо боломж надад олдож байна гэж үзээд тэгээд би жигнэсээ бүр ингэж амьдардаг. Тэгээд уйлвал би жигнэсээ уйлна, инээвэл би жигнэсээ инээн
гэж ярьсан байдаг. Тэгээд Тайландын жүжигчдийн хувьд ийм одоо дүрдээ орон дүрнээсээ бас одоо гарна гэж их том уцаа шаардсан ажлууд байдаг. За одоо зөвхөн жүжиглэл дуусах биш те жүжиглснийхээ дараа дүрээсээ гарна гэж бас бүр зарим жүжигчдийн хувьд бас үнэхээр хэцүү байд юм шиг үлээ. Саяхан бас би нэг бичлэг үзэж байхад одоо Тайландын жүжигчин алдартай жүжигчин залуу одоо травматай өвчрхээлийн тийм хэсэг харуулсан кинонд тоглоод тэг бүр тэрнээсээ ингээ гарч чадахгүй найруулагч нь очиж тэрврээд Яя Урасаягийн хувьд ч гэсэн иймэрхүү дүр зураг нь бол одоо энгийн үзэгдлээ. Яа тэгэхээр тухайн дүрдээ хичнээн орж уусаж тоглосон ч гэсэн тэр дүрээс гарахад бол нэлээд хугацаа шаарддаг гэж бас өөрөө хэлсэн байдаг. Тэгээ Яя Урасая нь болохоор морь унах, усан цэлэх, ном унших, за мэдээч хэрэг кино үзэх дуртай. Тэгээд яагаад модельээс нь жүжигчин болсон бэ гэхээр ерөөсөө энэ бол ингээ нэг өдрийн дотор болсон үйл явдлаа гэж өөрөө ярьдаг. Яагаад тэгэхээр түүнийг модель хийгээ явж исэн чинь нэг найруулагч таарад чи жүжиглэж үзэх үү гэсэн чинь тэгэл да яа болохгүй гэж аюу тийм шилгээр хүлээж аваад жүжиглээд үзсэн чинь тэнцсэн. Тэгээ тэр цагаас хойш тасралтгүй ингээд дэлгэцэн жижигхэн бүтээлүүдэд дүр бүтээж явсаар агаад 2007 онд өөрийнхөө одоо жижигхэн одоо шийдвэрлээ туслах дүрд тоглож исэн. За тэгэнгүүтээ 2018 онд Brother of the Year гэдэг Тайландын алдартай кинонд тоглоод өөрийнхөө яг анхны дебют том одоо дүрийг аваад бүтээж исэн. Тэгээд өндөр нь 170 см, жин 48 кг. Тэгээд Netflix-ийн 2.5 цувралд бас тоглосон. Тэгээд сонирхолж хэлэхэд Яя Урасая бол одоо Таиланд улсын анхны Америк нэгдсэн улсын Vogue сэтгүүл гарч ирсэн. Мөн одоо Louis Vuitton-тай хамтран ажилладаг, мөн дэлхийд алдартай Uniqlo брендийн нүүр царай болон хамтран ажилладаг. Тэгээ хэрвээ та нар ингээ анзаарах юм бол Таиландын Uniqlo-д ирээд харах юм бол юм Яя Урасаягийн лукнууд нь бол хаасайгүй байж идэг. Яя Урасаягийн найз залуу нь болохоор Австрали болон Таиландын холимог цустай Надеж Кужимая гэдэг залуу байдаг. Тэгээд Надеж Кужимая нь болохоор Таиландын бас алдартай жүжигчин, дээрэс нь модель хийдэг юм залуу байгаа. Тэгээд Яя Урасаягаас бол нэг насаар ах. Надеж Кужимаяг болохоор энд бол хүмүүс ингээд маш их хүндэлдэг. Яа тэгэхээр Надеж Кужимая Яя хоёр ч өөрсдөө бүр одоо сүр наснаас эхлээд үерхсэн. Бараг юм 10 нэлээд урт хугацаанд ер нь юм үерхэж байгаа олны танил хосууд. Тэгээд үндэсний couple буюу одоо Nations couple буюу үндэсний одоо хосууд гэж хүртэл хүндэлдэг. Тэгээд Надеж Кужимая Яя хоёр болохоор 2023 онд одоо engagement хийж сүй тавьсан. Тэгээд тэрнийхээ дараа одоо 2026 онд буюу энэ жил одоо юм үндэстэн дамсан Таиландд, Норвег, Италид гээд хормын ахиар төлөвлөж байгаа. Яя бүр нэг ярилцлагандаа ингээд хүүхдтэй болохыг хүсэж байгаа тухай ярьсан байдаг. Тэгээд эрэгтэй ч байсан одоо эмэгтэй ч байсан хамаагүй хүүхдийн нэрийг бол бас бэлдсэн байгаа гэж хэлсэн. Яя Урасаягийн аав нь болохоор stock broker, ээж нь болохоор гэрээ эзэгтэй. Тэгээд өөрөө одоо аавынхаа өмнөх гэрлэлтээс 2 ахтай, яг төрсөн бол нэг эгчтэй ингээд айлын баг. Яя нэг ярилцлагандаа бас Таиландын одоо ийм олонний танил хүмүүс бол өглөөнөөс эхлээд маш орой хүртэл тийм уртсгсан цагаар ажилладаг. Тэгээд өөрийнх нь хувьд бол өглөөний 7 цагаас оройн 10 цаг хүртэл ажилтаа байдаг гэж хэлсэн. Яя Урасаягийн зарим ярилцлагуудыг нь харж байхад ер нь Таиландын тийм өв соёлын талаар маш их ярьдаг. Жишээлх юм бол Францын нэг телевизэд ярилцлага өгж байхдаа Таиланд хүмүүс бол одоо ийм өөрийн өв соёл, үн цэнээрээ өв соёл одоо үн цэнтэй зүйлсээрээ маш их бахархдаг. Тэгээд Таиландд ийм гэр бүлийн харилцаа гэдэг бол маш дотно. Тэгээд Таиланд хүмүүс ингэж бие биенийхээ төлөө бас тэмцэж чаддаг гэд яг тийм эх орноос сурталчлаад байгаа контентууд их гаргасан байсан. Тэр нь юг харуулж байна вэ гэхээр Яя Урасая хэдий алдартай ч гэсэн өөрийнхөө эх орны талаар бол гадаадад ингэж маш өндөрөөр сурталчилж явах дуртай. Одоо илүү хувийнхаа амьдрал дээр анхаарад төр завсарлаад явж байгаа. Гэхдээ тэр эргэж ирэхдээ одоо дэлгэцийн найруулагч болно гэж хэлсэн байлээ. Гэхдээ мэдээж хэрэг жүжиглэхээ, модель хийхээ бас зогсоохгүй байх. За бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараараа 2025 оны Таиландын Miss Opal Suchatагийн тухай хүргэх болно.